Сайн бацгаана уу, дуучин Бадруугны дуулсан Хонин цагаан үүл дууны гитарын хичээлийг үзүүлье. За энэ дуу маань 7 төрлийн аккорд ашиглаж байгаа. Эхнээс нь аккордуудаа танилцуулъя. Ля минор. За фа мажорын сефт. Ля минороос энэ маань шилжихэд амархан. Учираас энийг шилж байгаа. За эвгүй сонсогдоод байх юм бол фа зүгээр мажороо ашиглаж болно. За тэгээд соль мажор, до мажор, тэгээд ля мажор, ре минор, тэгээд ми минор. За ашиглах цогцолтоо үзүүлье. Доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо. Тоон үзүүлье. 1 2 3 4 1 2 3 4 За энэ дууг Бадрууга агсан болон сүүлд cover хийсэн үлзийтэй адилхан өнгөөр дуулахыг хүсэж байгаа юм бол капого 2 дугаар ладан дээр авчаарай. За энэ дууны хувьд нэг мөрөнд 4 цохилт хийж явна. Тэгэхээр эхний мөрийг харахад 3 аккорд байгаа учраас магадгүй сүүлийнх дээр нь 2 бүтэн цохилт, эхний 2 дээр нэг цохилт хийгээд явбал таарна гэсэн үг. За хэдүүлээ тоглож үзцгээе. 2 дахь мөр, 3 дахь мөр. За ингээд 4 аккордуудтай нь мэдээж хэрэг нэг аккорд дээр нэг цохилт хийгээд явбал таарна. За ингээд энэ цохилтоор яваад ах юм байна. Эхний бадгийг жишээ олгоод дуулж үзье. За Бадрууган агсны яг өөрийнх нь дуулж байгаа хэмнэл нь нэг юм жоохон арай хөнгөн хэмнэлтэй байдаг. За энийг бас өөр янзаар зохиж болно. Пи буюу бааз цадтаад тэгээд доошоо дээшээ дахиад пи дээшээ доошоо дээшээ. Танд үзүүлэх юм бол 1 2 3 4 1 2 бас ашиглаж болно. 2 дугаар бадгаа энэ цохилтоор яваад үзье. Наадам тоглох нүдэ чинээхөө. Нүглийч мартмаар тормолцсон дохоо. Торомолцэноо. Найдан дасан сэтгэл минийхөө. Насан турштай За тэгээ мэдээж октод өөрсдөө хоолойн тохируулаад капого аваад нэг октав дээшээ дуулж болно. Эсвэл бүр капого 5 дугаар ладан дээр ч юм уу хавчаад дээшлээ дуулж болно. Цадимхийн сэлхэнэхөө цагийг илэж орсон дахоо орсонда цэлхэн томоогүй За тэгээ яаж дуулж болох нь та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйлээ сэтгэл хэсэгт бичиж үлдгээрэй. Бас subscribe гэсэн төвчөн дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартва. Баярлалаа. Баяртай.